Хурамч диплом ашиглаж ажил хөдөлмөр эрхэлсэн бол төрд ажилласан хугацааныхаа цалин үлсийг эргүүлэн төлөх хуультай байдаг. Тэгвэл энэ хуулийн дагуу шүүхэн шийдвэр гүйцэтгэлээр 100 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр тооцоолсон сумын дунд сургуулийн нэгэн багш амиа орлсон харамсалтай хэрэг гарсан байна. Энэ талаарх мэдээллийг одоо зөвлөе. Талигач аймгийнхаа дунд сургуулийг алтан медальтай төгсөж 2000 оны ихэнх үед Монгол Улсын боловсролын их сургуулийн математикийн багшийн ангид элсэн суралцжээ. Суралцах хугацаанд төлбөрөө төлж чадахгүй улмаас арга буюу сургуулаа орхиж ажил хийх болсон байна. Хэсэг хугацаанд хар бор ажил голгүй хийж явсаар сум орон нутгийнхаа дунд сургуульд ажиллах санал хүлээн авсан ч шууд бариад очих дипломгүй байсан тул зарын дагуу хүүхэнд хандан мөнгө төлж дипломтой олжээ. Ингээд сумандаа сууршиж ихнэр 4 хүүхэдтэй амьдарч байтал диплом нь хуурамч болгон шалгагдаж тогтоогдсон байна. Ингээд түүнд шүүхээс 100 гаруй сая төгрөгийг эргүүлэн төлөх тогтоол гарчээ. Улмаар ажлаасаа халагдсан байна. Эхнэр 4 хүүхдэд тэжээхийн зэрэгцээ шүүхээс тогтоосон төлбөрөө төлөх боломжгүй болж сэтгэл зүйн хүнд дарамтанд орсон тул амиа хорлохоос өөр аргагүй байсан талаараа гэрээслэл бичиж үлдээсэн байгаа юм. Энэ мэт хуурамч дипломын улмаас шүүхээр 70-аас 200 хүртэл сая төгрөгийн нөхөн төлөх шаардлагатай болсон 90 гаруй иргэд байдаг гэлээ. Хуурамч дипломыг шалгах хянах ажил улам бүр хялбар болж байгаа тул иргэдийг бусдад хуурдахгүй байхыг анхааруулж байна. Яг юм байгаа. Хуурамч дипломтой хүн бол угаасаа төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах боломжгүй. Ер нь төрийн албан тушаалд ажиллах. Одоо яг албан тушаалын тодорхойлолтод заасан одоо шаардлага нь дээд боловсролтой гэж заасан тохиолдолд бол хэрвээ юм хуурамч дипломоор ажиллаж байгаад одоо тэр нь илрээд явах юм бол одоо нэгдүгээр чөлөөлөгдөх ёстой. Энэ дээр бол улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Бүр практик тогтоосон. Энэ нь юу гэсэн бэ гэхээр яг энэ ажиллаж байсан энэ хуурамч дипломоор ажилд ороод олгосон бүх цалингийн буцаан төлөвлөхөр юм шүүхийн жишг тогтоол гарсан байна. Түүнчлэн иргэд дээд боловсролын баримт хүчгээ хуурамч хэсгийг шалгуулахыг хүсвэл 1-ээс 14 хоногийн дотор шийдэж өгөх боломжтой болсон байна. Бидний баталгаажуулж байгаа гол үндэслэл бол сургалтын байгууллагын тушаал, төгсөлтийн тушаал. Ер нь журам дээр ч тийм байгаа. Хоёрдугаард одоо үе үеийн одоо бүх төгсөгч он оны төгсөгчдийн мэднэ нөгөө статистик мэдээ бол ингээ яамд одоо тухайн он ондоо сургуульд энэ төгсгсөн мэдээлэл өгдөг байсан тэр мэдээллийн сан дээр бас тулгуурлаад энэ хүн бол төгссөн байна. Энэ хүний төгссөн тухайн мэдээлэл байна гэдэг энэ үндэслэл дээр одоо бүртгэгчлийн ажиллагаа явагддаг. Тэгээд одоо бүртгэл ингээд баталгаажуулаад ийм ингээл баталгаажуулаад нөгөө нэгсэн мэдээллийн сан дэлгэнгүүт угсаа тэндээс нөгөө ийм ингэлийнхөө тодорхойлт авлагаа аваад үйлчлэгээ үзүүлээ явж байгаа л гэсэн. Ийм Монголиогоор ирүүлж байгаа хүсэлт бол нэг ажлын 14 хоног дотор яг гэвэл маш их хүсэлтүүд ирдэг учраас дараалалаа явна. Иргэн өөрөө биеэрээ ирсэн нөхцөлд бол одоо өдөрт нь үгүй бол 2 хоногийн дотор ингээд лавлагын санд оруулаад баталгаажуулалт өгч байгаа. Дээд боловсролын баримт хүчийг хур системд байршуулах ажлыг 2021 оноос эхлүүлж өнөөдрийн байдлаар лавлагын санд 471,000 гаруй диплом баталгаажсан байна. Ингэснээр иргэд ажилд орох, гадаадд суралцах зэрэгт боловсролын гэрчилгээгээ баталгаатай хэсэг талаарх лавлагааг e-Mongolia захим системээс шууд авах боломжтой болжээ. 2023-аас 2024 оны хичээлийн жилээс эхлэн альва боловсролын баримт хүчгийг системээр дугаар олгож, давхардуулан олгох, илүү дугаар олгох гэх мэт замбраагүй үйлдэл гаргахыг бүрэн хянаж зогсоож чадсан гэдгийг боловсролын салбарынхан онцолж байна.